Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хажир байхгүй гэрч шүүгдэгч олон шүүх шинжилгээ шүүхийн шийдвэрийг мэдүүлэхээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2017 оны 5 дугаар сарын 14-ний шөнө болсон хэрэг юм. Тухайн оройн 01 цаг орчим гинэд нэг айлын хашаанд маш их дуу чимээ гарсан. Юу болсныг нь ойлгож гайхаад гэрийн эзэн гараад очтол хашааг нь нэг машин мөрөгчгсөн байжээ. Машин дотор нэг эрэгтэй хүн сууж байсан ч баруун мөрөн цуснд будагдсан. Амьсгал нь жаахан хүндэрсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн байдалтай гэрийн эзэнд харагдсан бөгөөд үүнийг нь харсан гэрийн эзэн яаралтай түргэн цагдаад дуудлага өгсөн байна. Ингэжл энэ хэрэг ил болон хууль хүчний байгууллагын ирсэн. Шүүгдэгчийн биеийн байцаалт нь шүүхийн шийдвэр дээр байгаагүй. Тэгэхээр бүгдээрээ шүүгдэгчийг хойгаа гэж дуудаад амь хохирогчийг болдоо химэн дуудаад явцгаая. Ингээд энэ хэргийн тухай тодорхой хэмжээний ойлголттой болохын тулд эхлээд бүгдээрээ шүүгдэгчийн мэдүүлгээ сонсно. Дараа нь хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээ сонсоод бүгдээрээ дор бүрнээ өөрсдийн гэсэн дүгнэлтээ хийгээд явцгаая. Шүүгдэгч хойгаа мэдүүлэхдээ 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байхад манай давгар охин туяа нэг хүн дагуулж ирсэн. Миний таньдаг хүн байгаа юм. Та танилцах гэсэн. Тэр хүн 0.75 литрийн арх, гурил, мах авчирсан. Өөрийгөө тагнуулын ерөнхий газарт ажилдаг. Инхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн. Болдог гэдэг гэсэн. Арх хувааж уусан, ууж дуусаад дахиад нэг шил арх уухаар болсон. Талигаач болдогийн машинд хүү ирмүү бид гурав суугаад дэлгүүр рүү орсон. 0.75 литрийн арх чихэр боов авч байсан. Буцаж хараад архиа хувааж уусан. Охин авчирсан материалаар нь хоол хийсэн. Архиа уучгаад талигаач надад арх аваад иргээд 5,000 төгрөг өгсөн. Үүнд нь тааруулаад шим арх аваад гэртээ ирээд уусан. Сүүлд авсан архиа нэлийн удаан уусан. Миний нойр хүрээд би унтсан. Шөнө дунд майн уушаад байхаар нь одоо бол унт гэж хэлжгээд унтсан чинь намайг татаад гал түл гэхээр нь тооноор харсан чинь харанхуй байхаар нь гадаа харанхуй байна унт гэж хэлсэн. Тэгсэн намайг нэг цохиод авсан. Эргээд харсан чинь дахиад нэг цохисон. Тухайн үед миний уур хүрсэн. Тэгээд цааш болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Нэг мэтгэд цагдаагийн хилцс дээр ирсэн байсан. Гин буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талигаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна хэмээн мэдүүлдэг. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө манай дагвар охин туяа өмнө нь зүс харж байгаагүй залуугийн хамт орж ирсэн. Тэр залуутай танилцаад түүний авчирсан хар архийг хувааж уусан. Тэр өөрийгөө болтоо гэж танилцуулсан бөгөөд Афганист явж байсан гэж ярьж байсан. Архийг ууж дуусгах үед 12 цаг болж байсан. Цөөн хийж идчихээд талигаач бид хоёр гарч дэлгүүр рүү орж дахин 0.75 литрийн гэрүүл архи авч хоёлаа хувааж уусан. Тэр архийг 16-аас 17 цагийн үед ууж дуусгасан санагдж байна. Тэр залуу дахиад нэг шил архи авъя гээд 5,000 төгрөг өгсөн. Би мөнгөндөө тааруулаад шив нэртэй 0.5 литрийн архи авсан. Энэ архийг авахдаа дэлгүүр рүү 6 настай эрмүүнийг дагуулж авсан. Тэр архийг авч ирээд болдоотой хувааж уусан. Дуусгаснаа бол санахгүй байна. Унтсан байсан. Унтаж байхад чихэнд юм дүгнээд байхаар нь бусаж харахад ном уншаад байхаар нь чи юу лам хүн болчих вэ гэж загинсан. Тэр тэгэхэд танаа гэрт ном уншихад яадаг юм гэсэн утгатай хариулсан. Би тэгэхэд манайх бөө мөргөлтэй лам хамаагүйгээд түүнийг гар гээд хөөж байснаа санаж байна. Тэр намайг цохиод авах шиг болсон. Гараараа цогсон юм уу? Юмар цогсон юм уу? Шилэн хүзүүрүү түс гэж дуураад л цогжглоо гэж мэдсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрхэд ардаагаа автай машин дотор явж байсан. Арх ууж байхад туяа унтаж байсан санагдаад байна хэмээн мэдүүлдэг. Одоо бүгдээрээ гэрт байсан гэрчийн мэдүүлгүүдээс сонсон шүүгдэгч нь үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг сонсоод дор бүрнээ өөрсдийн гэсэн энэ хэрэгт дүгнэлтээ хийгээд явцгаая. Гэрч болох дагвар охин туяа мэдүүлэхдээ манай ээж чимгэн хойгаа ахтай хамт амьдраад 13 жил болж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 12-ны орой 00 цаг өнгөрч байх үед болдоо ахтай таарлцсан. Буудал дөрөв авчихсан байгаа гээд бид хоёр тэндээ хонсон. 13-ны өглөө босоод 10 цаг болж байхад буудлаас гараад намайг явах гэхэд ах нь хүргэж өгье гээд тэрээр өөрийнхөө машинтай хүргэж өгсөн. Манай гэрийн орчимд очоод дэлгүүрээс хэрцсэн гурил, мах, 0.75 литрийн арх зэрэг зүйл аваад манад орсон.
Бид хоёрыг ороход хуйгаах дүү ирмэн дүү хүслэн 3 байж байсан. Намайг ороход хүслэн уйлагнаад байсан учраас түүнийг тэрвэрээ дунтуулсан. Унтуулж байгаад унтчихсан байсан. Оройхон бүрэнхий болж байхад сэрэхэд миний авсан архины шил хөргөгчний урд байсан. Хуйгаах болдаах хоёр уучгсан бололтой халамцуу сууж байсан. Тэгэхэд хоорондоо юм яриад л сууж байсан. Хуйгаахыг дандаа хүүхэд хараад гэртээ байдаг хүн нэг өдөр уувал уг гэж бодоод буцаад унтаад өгсөн. Харанхуй болчихсон байхад нэг сэрэхэд багны голд 0.75 литрийн архины хоосон шил байсан. Хуйгаах болдоо ахнаар хоёулаа гэрт байхгүй байсан. Ингээд л би унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад өглөө эрт цагдаа нар орж ирсэн. Тэгэхээр нь би юу ч ойлгоогүй бусаж ирээд харахад пишин дээр цустай хутга байсан. Түүнийг цагдаа нар шинжилнгээд аваад явсан. Цагдаа нарыг орж ирэхэд хуйгаах зүүн талд байрлах орон дээр унтаж байсан. Өглөө эрт цагдаа нарыг ирэх үед гэрийн зүүн баганд бурхны зориултаа гэмээр зүйл хадаж орхисон байсан. Хэдийд ямар учиртай хадсан талаар мэдэх зүйл байхгүй. Түүнийг цагдаа нар авч явсан. Тухайн үед намайг унтаж байхад толгой дээр майн уншаад байгаа бололтой чимээ гараад байхад нь сэрэхэд гэрийн зүүн талын хуйгаахаа орон дээр цугтаа суучихсан. Болдоо ах маань майн уншаад байгаа бололтой байсан. Тэгэхэд нь би манай дүү өнгөрөөд 49 хоног нь болоогүй байгаа. Битгий майн уншаад бай гэж хэлсэн. Одоо бодоход болдоо ах хуйгаахад би чамайг алж чадна шүү. Надад өшөө бууны хонгой байгаа гэж хэлж байсан санагддаг. Гэхдээ хайхтар зодоон босон юм байхгүй. Зүгээр л согтуу хүмүүс маргалдаж байгаа байдалтай л байсан. Харин хуйгаах зөөлрүүлж юм хэлж байгаа огт сонсогдоогүй. Хуйгаах согтоороо юм яриад байдаггүй. Дуугаа хурааж хатаг. Ярьж чаддаггүй юм шиг байгаа юм. Суугаад л байдаг хүн. Цагдаа ирэхэд эрмөөний хүзүүнд зүүдэг сахиус байдаг. Түүнд нь бууны хонгой зүүлттэй байсан. Тэгэхэр нь би энийг хий өгсөн юм бэ гэхэд тэр ах өгсөнгээд бас надад мөнгө өгсөнгээд 4,000 төгрөг барьчихсан явж байсан. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан хутга нь хар ирштэй ишин нэвдэрхий байвал манай хутга. Би тэр хутгийг хог руу хаяад олон хонож байна. Бараг 2-3 сарын өмнө л хайсан санагдаж байна. Энэ гар чийдэн нь манай гэрт байдаг талигаач дүүгийн маань хэрэглэж байсан гар чийдэн. Үүнийг хизээ машинд оруулсныг нь сайн мэдэхгүй байна хэмээн мэдүүлэг өгсөн байна. Харин гэрч болох 6 настай насанд хүрээгүй гэрч ирмүү мэдүүлэхтэй. Тэр өдөр өглөөний 10 орчим цагт би гэртээ байсан юм. Тэгтэл туяагч манад ирсэн. Ганцаараа биш, би өмнө нь огт харж байгаагүй халзан толгойтой нэг ахтай хамт ирсэн. Тэр ах арх бас идэх юм барьчихсан байсан. Удалгүй тэр ах намайг машиндаа суулгаад дэлгүүр оруулсан. Тэндээс туяагчид бэлэн гомон надад зайрмаг чихэр авч өгсөн. Энэ үед өвөө хамт яваагүй гэртээ үлдсэн. Гэртээ ирсний дараа нөгөө халзан ах байнга маанийгээд амандаа майн уншаад байсан. Тэгээд туяагч талигачийн зургийг гаргаж ирээд тэр ахад үзүүлсэн. Үзүүлчгээд буцаагаад боогоод шүүгэндээ хийсэн. Дараа нь нөгөө ах гал түл гэж хэлсэн ч гал түлээгүй. Оройн бид бууд жигнэж ицсэн. Унтах болоход халзан ах эхлээд туяагчийн яг ард орон дээр унтсан. Би дүүтэйгээ цуг унтаж байсан. Шүн нөгөө ах босоод өөрийнхөө зүүн талын орон дээр очиж унтсан. Тэр үед өвөө нөгөө талын орон дээр унтаж байсан. Удалгүй халзан ах гэрээс гараад явсан. Тэр үед өвөө хөргөчн дээр байсан хутгийг аваад алнаа гэж хэлсэн. Хутгаа гартаа бариад нөгөө ахын араас гараад явсан. Хэсэг хугацааны дараа өвөө ганцаараа буцаж орж ирсэн. Орж ирэхдээ хутгаа пишин дээр тавьсан. Гарынх нь хуруунууд цус болчихсон байсан. Тэгээд орон дээр хөвтөөд шууд унтаад өгсөн. Би тэр үед огт унтаагүй, нойр хүрээгүй. Өвөө халзан ах хоёр өмнө нь хоорондоо чанга ярьж хэрэлдээд байсан. Нөгөө ах мааны бэдмийн хүмгээд байнга майн уншаад байсан. Өмнө нь өвөө дэлгүүр орж шим гэдэг нэртэй арх авч ирээд халзан ахтай хамт уусан. Туяагч архинаас нэг балгасан. Орой харанхуй болчихсон байхад халзан ах өвөөгийн нүүрлүү цохиод орилоод байсан. Бас мод хаглаад өг. Туяад бэлэн гомон чанах гээд байна гэж хэлсэн ч мод хаглаагүй. Орой нөгөө ах зүйлтээ өгчих хонгой хийж өгьгээд миний зүйлтийг аваад дээр нь сумны хонгой зүүж өгсөн. Гэрэл тэр бүх хугацаанд асаалттай байсан. Өвөө хутга бариад гараад буцаад орж ирэхэд ч гэрэл асаалттай байсан. Эцэст нь халзан ах өөрөө гэр рүүгээ явна гээд гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж өвөөг аваад явсан. Би тэр үед ч унтаагүй. Бүх зүйл нүдэн дээр минь болсон юм хэмээн мэдүүлэг өгсөн байна. 6 настай хүүхдийн гэрчийн мэдүүлэг учраас жаахан замбраагүй байж магадгүй. Тэгээ та бүхэн ойлгоод сонссон гэж бодож байна. Одоо ингээд ам хохирооч хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе.
Би ам хохирогчийн төрсөн дүү юм. Ах маань манай гэрт буюу сонгон хайрхан дүүрэгт хамт амьдарч байсан. Би талигачтай өнгөрөхөөс нь 1 хоногийн өмнө буюу 5 дахь өдөр уулзсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирээгүй. Харин орой 21 цагийн орчим утсаар ирсэн. Ах нь найз эмэгтэй Сараатай муудалцсан байгаа. Надаас дандаа мөнгө нэхэд байх юм. Би одоо урханаас хот руу орж явна. Би хот руу ороод ярих гэж хэлсэн. Тэрнээс хойш 20 минутын дараа дахин залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Шөнө 04 цагийн орчим байх. Гэрт цагдаа нар ирээд ийм дугаартай машины жолоочийг мэдхүү гэж хэлсэн. Талигаач ах маань хууч өвчин байхгүй, зүрх нь баг зэрэг өвддөг. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж л хэлмээр байна хэмээн мэдүүлсэн. Мөн нэмж мэдүүлэг өгөхдөө би түрүүчийн мэдүүлэгтээ нэмж хэлээд байх юу байх вэ? Болсон асуудлыг үнэн зөвөөр л мэдүүлж байсан. Манай гэрийнхэн намайг хохирогчоор оролцуулахар болж тогтоосон учраас миний бие цаашид хохирогчоор оролцох болно. Манай ахын өмсөж явсан хүрэн өнгийн сарвштай малгай, нүдний шил, бурхан зэрэг зөөлөд хуйгаа гэдэг хүний гэрээс хураагдсан байсан. Харин манай ахын унаж явсан ийм улсын дугаартай машин дотор байсан шар өнгийн хүрээтэй цагаан өнгийн том гар чийдэн бол манай ахын машинд байдаггүй гар чийдэн байна. Машиныг хүлээн авч зах дээр нэг ченжтэй машинаар сольчихсан. Гэрийнхэн тэр машинаас цээрлэд байсан болохоор өөр машинаар сольчихсан. 7,123,220 төгрөгийн зардал гарсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө хэмээн хүсэж байна гэж мэдүүлжээ. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийсэн шүүх хэмэлгийн задлан шинжилгээгээр талигачийн биед хэд хэдэн ноцтой гэмтэл илэрсэн байна. Цээжний баруун дээд хэсэгт баруун игэмний доогуур хураагуур судсыг бүрэн бус тасалсан, хатгагдсан зүсэлт байсан. Мөн баруун шилб зүүн сарууны хэсэгт цус хуралт үүссэн байжээ. Эдгээр гэмтэл нь 1 удаагийн эр үзүр бүхий үйлчлэл, мөн 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр бий болсон гэж тогтоогдсон. Энэ шархан нүссэн үедээ ам бие даюултай цочмог цус алдалт үүсгэж амьсгал зүрх судасны дутагдалд хүргэсэн болохыг шинжээж тогтоосон. Талигаач нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байсан бөгөөд архах ууч өвчнгүү хэмээн тэмдэглэн үлдээжээ. Мөн талигаачийн өмсөж явсан ногоон өнгийн малгайтай цамц дотор майкан дээр шин зүсэлтийн мөрүүд илэрсэн. Эдгээр нь 1 удаагийн эр үзүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр бий болсон бөгөөд хувцас нугалсан, хомирсон үед зүсэлт үүссэн байх боломжтой хэмээн шинжээчнэр дүгнсэн. Энэ бүх нотолгоо нь үхэлд хүргэсэн үйл явдлыг тодорхой харуулж, утгалагдан нас барсан болохыг харуулж байна. Шүүхийн шийдвэрээр шүүгдэж хуйгааг хүнийг алах гэмт хэрэг үйлцэнд гин буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн дагуу түүнд 9 жилийн хорих ялыг оноосон бөгөөд уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. Мөн 7,123,220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгохоор шийдвэрлсэн. Шүүхийн тогтоолоор урьдчилан хоригдсон 121 хоногийг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд тооцсон. Мөн талигаачийн iPhone 5 гар утсыг хохирогчийн ар гэрд, мөн шүүгдэгчийн хүрэн улаан гутлыг шүүгдэгчид хүлээлгээ өгсөн бөгөөд бусад эд мөрийн баримтыг устгах шийдвэр гаргасан байна. Ахуйн архиталд сайн таних мэдэхгүй хүмүүстэй арх уух, тэр тусмаа уух хуухтаа хэтрүүлэн уух нь хэр аюултай бай гэдгийг энэ хэрэгээс харж болно. Арх хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэнд сэтгэл зүй талаас хэр хор уршигтай вэ гэдгийг хэлүүлдэггүй. Энэ мэд олон хэрэг батлан харуулж байна. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Тэгээ хэрэг болгондоо хэлдэг. Та бүхэн архиас татгалзаарай, архи битгий уугаарай. Мөн танихгүй хүмүүстэй, ааш авирыг мэдгүй хүмүүстэй архи хизээж битгий их хэмжээгээр уугаарай хэмээн хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаарыг та бүхэн сонсохыг хүсэх юм бол манай сувагт subscribe хийж нэгдээд мөн хажууд нь байгаа хонхыг идэвхжүүлэн дарах юм бол дараагийн дугаарыг маань цаг алдалгүй хүлээн авах болно. Мөн намайг дэмждэг, урмын үг хайрладаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.